Отгон тэнгэр их сургууль жил бүрийн оюутны эрхийг хамгаалах олон улсын өдөр зохион байгуулагддаг. Манлайлагч арга хэмжээний хүрээнд 2 улирал дараалан онц сурсан оюутанд дараа улирлын сургалтын төлбөрийн 25%, харин 4 улирал дараалан суралцсан оюутанд 50% хөнгөлөлт үзүүлдэг юм байна. Үүсгэн байгуулагчийн нэрэмжит тэтгэлэг олгогдоод 1340 оюутанд тэр бум 51 сая 940 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж ийм тэтгэлэг олгосон байгаамаа. 25 жилийн тэртээ Отгон тэнгэр их сургуулийг үүсгэн байгуулж байсан байгаль орчин аялал жуулчны сайд оюун хорол манлайлагчтай ирж баяр хүргэн тэтгэлгийн батламжийг гартуулж урмын үг хэллээ. Ер нь бол оюутан залуучуудын оюуны хөрөнгө оруулалтанд дэмжлэг урамшуул үзүүлэх нь нэгдүгээр оюутан залуучуудад ирээдүйдээ итгэх тэр том итгэлийг бол бий болгож өгчээдэг. За нөгөө талаас эцэг эхчүүдийн үр хүүхэдтэй зориулж оюунд нь хийж байгаа хөрөнгө оруулалтанд бас бидний зүгээс үзүүлж байгаа том дэмжлэг урамшуул санхүүгийн дэмжлэг гэж ойлгодог. Энэ хичээлийн жилд 25% тэтгэлэг хүрсэн 2 оюутан, 50% тэтгэлэгт 23 оюутан эрхэм бичгийг гарт авлаа. Отгон тэнгэр их сургуулийн 2016 оны шилдэн шилдэг оюутнаар Нягтлан бодох бүртгэлийн 4-р дамжааны оюутан уянга тодорлоо. Тийм би энэ жил төгсөхгүйс сэтгэл бол маш өндөр байна. За юуны өмнө энэ Отгон тэнгэр их сургуулийн нийт удирдлагууд болон багш ажилчдаа бүгдэнд нь баярлалаа илэрхийлье. Эд удаагийн манлайлагчдаар хууль зүйн сургуулийн оюутан Баасан дорж, эдийн засаг бизнесийн ухааны сургуулийн оюутан Багнаа нар шалгарч тус 1 сая төгрөгийн эрхэм бичиг гарт авлаа. Оюутнууд хичээлдээ хичээж хөдөлмөрлөж чадвал ийхүү эдийн засгийн асуудлаа шийдэх боломжийг Отгон тэнгэр их сургууль олгожээ.